Сайн байцгаана уу? Topic Master Mongolia амжилтын гүрийн үлзээгч нь. За өнөөдрийнхээ хичээлээр 2025 оны 10 сарын шалгалт буюу 102 дахь топикийн 51-52-ыг ажиллангаа тактикуудыг хэлж өгье. За та бүхэн маань иймэрхүү тест олон удаа ажиллах юм бол өөрөө ганцаараа чаддаг болно. Дээрээс нь заавалчгүй дүрм авах хэрэгтэй. Ялангуяа 51 дээр бас гарчиг нь хамгийн чухал гэдэг шүү. Тэгэхээр ажиллангаа ийм дүрм аваарай. Ингэж ийм одоо дүрм орсон бол ингэж төгсгөөрэй гэх мэтлэн тиймэрхүү зүйлүүдийг зааж өгье. За эхэлцгээе. Өнөөдрийн шалгалтын дээр болохоор гарчигн дээр нь Кен 물건 정리 요청 гэж байна. За энийг хамгийн түрүүнд ойлгочих хэрэгтэй. Хэрвээ ойлгохгүй байвал энэ гарчигн дээр байгаа өгүүдээс аль нэгийг нь аваад нэгдүгээр хаалтаа бөглөх ёстой гэсэн үг. Гэхдээ нэг үг аваад бичихгүй тэн дээрээ заавал дөрөв аавна. За одоо яаж хийхийг харцгаая. Гарчигн дээр нь болохоор хувийн эзүүлс зэгцлэх шаардлага хүсэлт гэж байна. За 정리 гэвэл зэгцлэх гэсэн үг. 요청 гэдэг маань хүсэлт тавьж гин гэсэн үг. За эхлээд солонгосоор нэг бүтэн уншаад тэгээд хэдүүлээ орчуулангаа хийгээд үзье. 안녕하세요. 도나리 회장 혼연일입니다. 학생회관 공사 때문에 도나리 판을 옮기게 되었습니다. 그런데 형지 개인 물건들이 너무 많습니다. 도나리 판을 옮기려면 이 물건들부터 먼저 방학을 하자마자 공사가 시작됩니다. 방학이 개인 물건을 모두 가져가 주십시오. За энэ 51-ийг ажиллахдаа хамгийн чухал зүйл нь гарчигнаасаа болон дээр доороосоо хаалтны дээдлэлт бодлоосоо үгээ авч болно. Тэрийг бас анзаараарай. За орчуулад үзье. Хэрвээ та бүхэн үг мэдэхгүй байвал одоо таамаглаж орчуулж хийж болно. Жишээлх юм бол одоо энэ дээр би энэ kunsa барилгын ажил гэдэг үгийг мэдэхгүй байлаа гэхэд зүгээр ийм зүйлээс болоод дугуулангийн өрөөгөө ингэх гэж байна гэд одоо энэ би ингээд энэ дээр өгүүлбэр дээр хоёр үг мэдэхгүй байсан ч гэсэндээ ерөнхийдөө багцаалтаа таамаглаж орчуулж агаад тэгээд гарчигнаасаа үгээ аваад бичиж болно гэсэн үг. За юу ч гэсэн орчуулъя. Шинэ үгээ бичиж аваарай. Сайн байна уу? дугуулангийн 회장 дарга тийм ээ. Одоо энэ 회장 гэдэг нь ерөнхийдөө тэргүүн дарга ерөнхийдөө ингээд ханцны үгээр бол ингээд 사장 гэвэл захирал шүү дээ тийм ээ. Тэнгүүд 회장 гэвэл холбооны дарга. Тэнгүүд 총장 гэх юм бол сургуулийн ерөнхий захирал мэрхэл гэдээ явчихдаг байхгүй. За 혼연 일 байна. Оюутны албаны барилгын ажлаас болоод 공사 барилгын ажил тийм ээ. За 공사 маань шинэ үгээ бичиж аваарай. Барилгын ажил гэдэг утгаар орчуулагдаж болно. Бас туруу 공사 гэвэл одоо зам засвар гэдэг утгаар бас орчуулагдаж болно. Болоод дугуулангийн өрөөгөө одоо өөр тийш ингээд шилжүүлэх гэж байна. Өнгийда. За шилжүүлэхээр болсон гэдэг дүрм авсан байна. Гэхдээ одоо 개인 물건들 хувийн эзүүлсүүд тийм ээ маш их байна. Дугуулангийн өрөөгөө одоо ингээд өөр тийш шилжүүлэе гэвэл за энэ дээр нэг тактик бичиж аваарай. Өөрёмён гэдэг дүрмийн араас ингээ гэвэл ингэх хэрэгтэй гэд. Одоо нөгөө чингүү мөмбөв гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр ингээд хосолж хэргэлдэг дүрм нь бол тгий гэвэл тех хэрэгтэй гэж дуусдаг. За жишээлх юм бол одоо ингээд амжилтанд хүрэх гэвэл хичээх хэрэгтэй шүү дээ тий. Тэгвэл 성공하려면 노력해야 합니다. 51 дээр бол 노력해야 합니다 гэж дуусгана. 52 дээр бол 노력해야 한다 гэж дуусгана тий. Тэгэхээр тэр төгсгөл нь өөр шүү дээ. Тэрийг мэдж байгаа тийм ээ. За тэгэхээр дугуулангийн өрөөг өөр тийш нь шилжүүлэе гэвэл 이 물건들부터 энэ барааны эзүүлүүдээс сахуулаад эхлээд яах ёстой. За тэгвэл тэр нэг гарчиг нь хэрвээ ямар үгийг мэдэхгүй бичгээ мэдэхгүй байвал гарчигн дээрх үгийг хараарай. За хичээлийн амралт эхлэмэгц 하자마자 гэвэл тэгмэгц гэсэн дүрм шүү. 군사가 시작됩니다. барилгын ажил явагдах болно. Эхлэх болно гэж байна. За хамгийн гол зүйл нь хаалтны ардтал цэг таслал байхгүй байгааг анзаараарай. Тэгэхээр өгүүлбэрийн дунд бичдэг 고면서 기존에 은후에 гэдэг нэг иймэрхүү дүрмүүдийг ашиглана гэсэн үг байхгүй 51 дээр. За 개인 물건을 모두 가져가 주십시오. хувийн эзүүлсээ бүгдийг авч явна гэж хамтдаа нөхөд үзье. Энэ дээр хувийн эзүүлс зэгцлэх хүсэлт шаардлага гэсэн шүү дээ. Тэгэхээр зэгцлэх гэдэг үгийг өгүүлэг болохоор 전리하다 тийм ээ. Тэгвэл одоо би 이르면 гэдэг дүрмэн дээр 아여야 하다 гэдэг дүрмээр төгсгөрэй гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийг мэдчихэл байгаа бол 전리해야 합니다 гэж биччихнэ гэсэн үг. За эхнийх нь бичээ. Ер нь бол шүү дээ ихэнхдээ 51-ийн гарчигн дээр байгаа үгнээс аваад тэгээд тэн дээр дүрм аваад төгсгчдөг байхгүй. 전리해야 합니다. ингэж утсан хүн бол 5 он авчих нэ. Хэрвээ өөр дүрм ашигласан бол за жишээлх юм бол 전리할 필요가 있습니다. Гэлдэх юм бол зэгцлэх шаардлага байгаа гэж бас бичиж бас болно. Гэхдээ энэ хамгийн зөв.
전니 해야 합니다. За хоёр дахь дээр нь бас одоо хаалтны дээр гарсан үгээ бас нөхөж болно. Жишээлбэл 시작되다 гэдэг чинь эхлэх гэсэн үг шүү дээ, тий. Тэгэнгүүт энэ дээр нэг өрөөгөө шилжүүлэх хэрэгтэй байна. Тэгвэл амралт эхлэхээс өмнө амралт эхлэмэгц ажил одоо дээдл хамгийн чухал юм нь энэ хаалтныхаа дээдлийг дахиад нэг уншаад үзээрэй. За тэгэхээр хичээлийн амралт эхлэмэгц барилгын ажил эхэлнэ гэж байна. Тэгэнгүүт доотлох нь болохоор аваад явна уу? Одоо эхлэхээс өмнө авч явах юм уу? Эхлсний дараа авч явах юм уу? Тиймэрхүү явдагтай өгүүлбэр бичих юм байна. 시작되기 전에 үл үгэн дээр залхахаараа 기 전에 нэр үгэн дээр залхахаараа 전에 гэж дүрэн байдаг шүү дээ, тий. Тэгэхээр тэн дээр 방학이 시작되기 전에 гэж бичиж гэсэн үг. Дахиад нэг юм анзаарах юм бол теда чин болох гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр 시작하다 гэхээр эхлэх, 시작되다 гэх юм бол бас л адилхан эхлэх гэсэн үг. Тэгэхээр тедагаар төгссөн үгийн урд заавалчгүй нэрлэхийн диалгалын ига авдээ шүү. За тэн дээр гижоны гэдэг дүрм залгачих юм бол энэ өгүүлбэр зөв болох гэдэг. Амралт эхлэхээс өмнө та авч явна уу? Юмнууд авч явна уу? За ингэ бичсэн хүн нийлүүлээд 10 оноо авах нь шүү. За бас үсгэн дээрээ алдах ч юм уу, эсвэл өөр дүрм хэрэгэлсэн ч юм уу, авцалдаагүй дүрм хэрэгэлсэн байвал тэгээд 5 оноо чинь шууд 0 дээ шүү. За. 52 л гараа. 51 дээр дахиад нэг сануулгах чухал зүйл нь хаалтныхаа урдлын дүрмийг харах нь. Хаалтныхаа урдталт буюу дунд нь бичигдсэн дүрмийг харах нь. Тэгэхээр тэн дээр риомион буюу тгий гэвэл гэдэг дүрм орсон учраас тэх хэрэгтэй. Эсвэл гивихэ гэдэг дүрм орсон байвал бас адилхан төгсгөл нь тэх хэрэгтэй ч юм уу. Эсвэл тэгвэл сайн нингоши чутта чулсамнида гэдэг дүрмээр дуусгана гэсэн үг байхгүй. За 52-ыг харъя. За шууд нэг өгүүлбэрээр нь би уншаад орчуулад өгöd яваа. Тэгэхээр та бүхэн шинэ үгээ бичиж аваарай. 큰 항공기는 주로 높은 하늘에서 비행을 한다. 자, 덤 엉거ц гэж байна те. 항공기 гэхээр 엉거ц. 비행기 гэдэгтэй адилхан. Ер нь бол 항공사 гэх юм бол одоо агаарын тээврийн компани тийм ээ. 항공 гэвэл ер нь агаарын гэсэн үг байхгүй. Тэгээд 항공편 гэж бичих юм бол бас агаараар шууд явуулах. газраар явуулах гэвэл пэпион гэдэг. Тэгэхээр иймэрхүү шинэ үгүүдээ сайн бичиж аваарай. Иймэрхүү тестүүдийг 100-аас дээш ажилласан байхад үг сайтай болчин, тактикийн сайн мэддэг болчин, алдахааргүй болно гэсэн үг байхгүй. За. Онгоц нь голдуу өндөр тэнгэрт нисдэг гэж байна. За, 비행을 하다 нисэх гэдэг үйл үг байна. Тэгэхээр 52 дээр үгээ давтаж бичиж болдгоо шүү. Ихэвчлэн текст дотроос үгээ авдээ шүү. За, гэхдээ төгсгөл нь инда байх хэвээр бас дүрм ашиглах хэвээр заавалчгүй. 자, 높이 올라가면 날씨의 영향을 별로 흔들림이 적다. За, өндөрт нисэх юм бол, өндөрт гарчих юм бол гэж байна тийм ээ. Цаагаараа нөлөөг нээх их. 별로 гэдэг чинь нээх их. За, тэгэхээр энэ 별로 гэдэг үг нь орчхороо араасаа үгүйсгэл авах нь. Нээх авдим уу, авдаггүй юм уу, тийм ээ. За, тэгэнгүүтээ 흔들림. За, энэ бол нэр үг байна шүү. 흔들리다 гэдэг үгнээс үүсэлтэй. 흔들리다 болохоор хөдлөх шүү дээ, тий. Тэгэхээр энэ дээр 흔들림 гэж бичих юм бол хөдөлгөөн. Ийм дайвалцах гэсэн утгаар авч болно. Дайвалцах зүйл нь бага байдаг гэж байна. За одоо энэ холбоос их чухал шүү. 파면 гэдэг чинь одоо би энэ том онгоц ярьсан бол жижиг онгоц ярих гэж байна гэсэн үг. эсрэг юм бичих нь. 자, 파면 작은 항공기는 날씨의 영향을 받더라도 낮은 고도에서 비행을 해야 한다. За эсвэргээрээ жижигхэн онгоц нь цагаагаар нөлөөг авсан ч 낮은 구도 гэхээр юм доогуур өндөрт гэж юм тийм ээ. Нисэх хэрэгтэй байдаг. Жижигхэн онгоц буюу одоо нисдэг мэрэгэн дээр ярьж хадлах нь. За 왜냐하면 за энэ дээр бас нэг тактик байдаг шүү. Яагаад гэвэл гэж эхлүүл гидэмүний дагаар дуусна. Ер нь бол 왜냐하면 гэж эхэлж ивэл шалтгаан зааж байгаа. Эсвэл 그 이유는 гэж эхэлж ивэл гидэмүний дагаар дуусна. Гэхдээ эн чин өгүүлбэр төгсөөгүй өгүүлбэрийнхээ дунд ингээд хаалт нь ороод ирсэн учраас дунд нь авдаг дүрмүүдийг ашиглана. Тэрийг бас анзаараарай. 자, 높은 고도에서는 항공기의 엔진이 크고 중량이 하며 연료도 많이 필요하기 때문이다. өгүүлбэрийн бүтцээр бол гидэмү니다 гэж дуусгаараа тэгдэг учраас тэр юм аа гэж дуусж байгаа байхгүй юу? За энэ дээр бол өгүүлбэрийн дунд ашигладаг дүрмүүдийг ашиглах юм байна. За яагаад гэвэл өндөр агаарын хэмт тийм ээ агаарт гэсэн үг. Онгоцны одоо нэг хөдөлгүүр нь том байдаг тий? Том онгоц байх тусмаа том хөдөлгүүртэй. Тэгээд 중량 이하다 гэхээр энэ болохоор нэг хүнд маш том онгоц одоо 100 хүн багтахаар онгоц чинь маш хүнд шүү дээ тий. За энийг яагаад хүнд гэж орчуулж байна? Хэрвээ энэ үгийг мэдэхгүй байвал зүгээр л энэ нь одоо онгоцны ийм юм нь том, энэ нь бас ийм бөгөөд
ёлью. За ёлью гэдэг үгийг бас би мэдэхгүй байлаа гэж бодъё. Ийм зүйл их зарцуулдаг учраас тэр юм аа. Гэл хаалтны ойдлынхаа 3 үгийг мэдэхгүй байсан ч гэсэндээ таамаглал орчуулчих. За ёлью бол туйш одоо хүнд жинтэйгийн хүнд гэсэн үг шүү. Одоо энэ ханзны үгээр тайлбарлах юм бол жүн авахаараа нэг бол дунд гэдэг утгатай, нэг бол хүнд гэдэг утгатай. За одоо жишээ нь дунд гэдэг утгаар нь жүнгөв гэвэл дунд чат тийм ээ. Жүнгөв гэвэл хятад улс буюу дундад улс мос гэж утгатай шүү дээ. Тэгэнгүүт жүннян гэхээр маш хүнд жин, хүнд оврын гэсэн утгатай. Бас жүн хён гэж үчих юм бол одоо нөгөө хэрэг гимт хэрэг дээр хүнд гимт хэрэг гэж ярьдаг байхгүй. Саа хён гэхээр одоо цаазын ялын гимт хэрэг, цаазаар авах гимт хэрэг гэсэн үг. За тэгэхээр энэ дээр хөдөлгүүр нь том, хүнд байдаг бөгөөд ёлью. За энийг бишиж аваарай. Түлш те. Түлш ч гэсэн маш их зарцуулагддаг учраас тэр юм а гэж. За тэгэхээр энэ сүүлийн энэ Вениамин чин том онгоцтойгоо холбоотой юм байна шүү заяа. За тэгэхээр дээшээ явъя л да. Эхнийхээ хаалтыг нөхөж үзье. Өндөр нь эсвэл цагаарын нөлөө нээх авахгүй юу? Тэгэхээр тэрийг холбох дүрмээр биччихнэ. За холбодог дүрм маань асо, гү, мёнсо, мё гэдэг ийм дүрмүүд байгаа. За тэгэхээр өндөр нь эсвэл цагаарын нөлөө одоо тэр том онгоц яагаад илүү өндөрт нисдэг вэ гэдгийг тайлбар нь яваад байна. Нөлөө их ах уу бага ах уу? Эсвэл авдаггүй юу гэдгийг бичгэнэ гэсэн үг. Нээх их орц юм чинь тэгэхээр их багыг бичих шаардлагагүй. Нээх их авдаггүй бөгөөд гэж бичиж болно те. Тэгээ тэн дээрээ хөндөл юм. Ямар нэгэн дайвалцах хөдөлгөөн бага байдаг гэж. За тэгвэл авдаггүй гэж биччихээрээ жи амта гэдэг дүрм хэрэгжилж штэ те. Тэгэхээр паджи анку гэж биччихвэл авдаггүй баа л гэж байгаа юм. Эсвэл паджи анымё гэж бичиж болно. Авдаггүй бөгөөд. За энэ хувилбаруудын аль нэг нь бичсэн хүн 5 оноо шүү заяа. Ер нь бол хамгийн амархан хувилбар нь хамгийн ихнийх нь паджи анку гэж бичнэ. За ахгүй бөгөөд яг нь дайвалцах хөдөлгөөн бага байдаг. За дараагийн хэсэг рүү нөрөө. Яагаад гэвэл одоо энэ дээр доор бичсэн үгээ аавна шүү. За хаалтны уртл хойдол бичсэн үгээ аавна шүү. За яагаад гэвэл өндөр одоо тэр нэг том онгоцыг ярьж байна. Өндөр агаарын хэмд яахад уу? Яах гэж те тийм одоо нөгөө нэг юу лээ? Хөдөлгүүр томтой байдаг, хүнд байдаг, түл шиг зарцуулдаг. Яа гэвэл одоо түрүүний нөгөө ашиглаад байсан Риомион гэдэг дүрм орж болох нь те ниси гэвэл гэж бичиж болох нь нисхийн тулд гэж бас бичиж болох нь те тэгэхээр яагаад түл шиг зарцуулдаг шалтгааныг тэр дунд нь оруулж ирэх юм бэ одоо нисэх гэдэг үг энэ эхний бүлэр дээр байсан шүү дээ те энэ үгээ хуулангуудаа пихенэл хариомион за ниси гэвэл гэж бичиж болж байна эсвэл нисхийн тулд гэж бичсэн ч болно ингэж бичнэ гэсэн үг эсвэл пихенэл хаги вихе за ингэж бас бичиж болно нисхийн тулд одоо ингээд маш их түлшмж зарцуулдаг л гэсэн утгатай. За хэрвээ ингээд энэ түлш тэгээ тэр одоо хүнд мүнд гэдэг үгийг мэдэхгүй байвал хаалтны хойдлыг ингээд ихэнх үгийг мэдэхгүй байлаа гэж бодъё заяа. Өндөрөө ядаж мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр яагаад гэвэл өндөр ийм юмд ингийн тулд их юм хэрэгтэй гэд ингээд сүүлийн ядаж их юм их хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа шүү дээ. Тэгвэл за энэ онгоц нисхийн талаар ярьж байгаа юм чинь нисхийн тулд гэж биччихэд болчихж байгаа байхгүй. За ингээд бичсэн хүн 10 оноо авна гэсэн үг. Ингээд нийлүүлээд 51-52 дээр 20 оноо авч байгаа. За ер нь бол бас тактикийг мэдчих ч юм уу эсвэл үг сайтай байх юм бол хийчих шүү. Бас хамгийн гол нь тэр өгүүлэр яаж эхэлж байна? Бүтцэн ямар байна? Эсрэг өгүүлрийг бичиж байна. Тэгээд дээрэс нь текст дотроос үгээ авах нь бас хамгийн чухал шүү. Хэрвээ энэ хоёр одоо ингээд цэг байсан бол би эндаагаар төгсгөөд тэгтээ тэрнийхээ урталт бас дүрм аавна шүү дээ тий. Энэ хоёр хоёулаа цэг байхгүй байсан учраас нэг нь гү гэдэг дүрмээр нөгөөх нь Uriomyan гэдэг дүрмээр биччихлээ. За ингэж болчихж байна гэсэн үг. За дараагийн хичээлээр би графикийг тайлбарлаж өгье. Баярлалаа. Баяртай. Сүг ашигласаё.